За сүүлийн мэдээ бол Вашингтон дэсийн хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын буддийн соёлын төвөөс сар шинийн солголтыг хийлээ. За тус төвөөс жил бүрийн сар шинийн баяраар ийхүү дархамдуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж золоодог сайхан уламжлалтай. За тэгвэл энэ сарын 22-нд Монголын буддийн соёлын төвөөс ахмад наснуудаа хүлээн авч золголтыг хийлээ. Лам хорвоодын үсэгжсэн сүсэг бишрэлийн төв болж исэн ийм газраас ирсэн лам байгаа. Тэгээ энэ ламтай би та бүхэн сайхан заслын номууд, алтан гэрлийн даллаа, мөн одоо сундой суудаар гурван гүрэм тэргүүтэй жилийн заслын одоо гол номуудыг уншиж өгнө. За тэгээд сайхан настан буурлуудаа залгая. Я шууд хайр хоёулаа явсан гэ би бас яг жоохон паниктай болоо. Арга хэмжээнд соёлын төвийн тэргүүн гавж багш ловсон жамц багш оролцож, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт гишүүд дэмжигчид болон Монгол түмэнд эрүүл энхийг хүсэж шинэ оны мэндийг хүргэсэн. Талбарын ном дотор маш их олон юм гардаг. Зөвхөн эд таваар биш. Хамгийн эхлээд бол ер нь сэтгэл талдаг. Сайхан сэтгэл, хайр, инэрэл тийм тал. Хамгийн хэрэгтэй юм хүнд эхлээд сэтгэл хэрэгтэй байдаг юм л да бүхэнд ерөөс. Хийж яасаа сэтгэл хүсдэг бүр өвдөөс яаж сэтгэл хүсдэг. Зүгээр танихгүй хүнийг ч гэсэн мэдлэхгүй байна гэж тэр чинь нэрэн давлаад тэр хүнээс сайхан сэтгэл хүсээд байгаа гэж байна шүү дээ. Алс баярлаа. Тэр холоос одоо Филадельфигаас цас орно гэдэг лам өнөөдөр бай гэсэн. Тэгсэн чинь шүн цас орно гэдэг. Тэгтэйгээ зэрэг тэр одоо би ингээд шууд явъя да гэдэг энэ лам тэгж юм тий.